Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх мөрөн, уяастай, алдаан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, уяастай, шинэ хар урам, Улаанбаатар чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хойд бүсэд ноогдох хэсэг бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станцыг байгуулав. Хойд бүсийн хувьд бол одоогийн байгаа Эрдэнэтийн 2 дулааны станц байгаа. Нэмээд бид нэр бол Эгийн голынхаа станцыг заавалчгүй барих ёстой. Эгийн голын станцын чадал 310 МВт. Тэгээ энэ чадлаараа бид нар ганц энэ бүсийнхаа хангамжийг хангахаас гадна одоо системийнхаа маневрлах чадварыг дэмжиж өгнө. Дээрээс нь усан нар салхи болон бусад сэргээгт эрчим хүчний хөөсрүүдийнхаа ажиллагааг баталгаажуулж өгнө. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн 6 бодлогын чухал бодлого болох эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлого бол энэ хойд бүс дээр хэрэгжиж Эгийн голын усан цахилгаан станцуудыг барих шаардлага байна. Станцын байгаль экологи тоор нөлөөллийн судалгааг хийгээд ерөнхийдөө 2026 онд болсон. Ингээд тэр судалгаа хор нөлөөлөгөө тий нааштай гарах юм бол Эгийн голын усан цахилгаан станцын ажилтнууд гэдэг өөртөө хөрөнгө оруулалтыг хийгээд гээд явах байх гэдэг дотоод хөрөнгө оруулалт татаад байна. За бид одоо хойд бүсийн одоо аймагуудад тэрний бэлтгэл байдлыг л харах хэрэгтэй. Төслийн багийн нэгтэн дэмжиж хамтарч ажиллах тухайн одоо бус нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдэд зөв мэдээнүүд билгийг өгөх тий. Эгийн голын усан цахилгаан станц одоо бас яг яригдж байна. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөлийн бүсэд оршиж байгаа одоо малчин иргэдийн эрхийн асуудлыг яаж шийдэх юм? Эдгээр малчид тэнд Эгийн голын усан цахилгаан станц баригдсны дараа үүсэх томоохон нуурын иргэдээр ажил жуулчлалын бизнес эрхлийг гэвэл тэдэрт ямар давуу тал өгөх юм, ямар боломжийг олох юм бэ гэдгийг одоо орон нутгийн өрөөнийг зарлах хэрэгтэй гэсэн үг тийм. Цэвэр усныхаа эхийг хамгаалж байгаа тэр бэлчээр дээр эхийг хамгаалж байгаа тэр малчид бүс нутагта уул уурах, хариуцлагагүй уул уурхаг оруулахгүй төлөө тэр бусад одоо юунаас татгалзаж байгаа тэр нутгийн иргэдийг бас дэмжиж ажиллах хэрэгтэй гэж бодсон. Одоо цаашдаа хөгжлийн загвар бол ус дагсан загвараар бол яаж нефтийн дайм биш бүр цэвэр усны хомсдолд орох маш хэрэгсэл ирээдүйд бий болж байгаа учраас бид энэ усаа зөв ашиглах мөн усныхаа одоо юу гэдэг менежментийг бол зөв болох юм бай хэрэгтэй байна гэсэн бодол бас төрж байгаа.